Бид өнөөдрийн хичээлээр галактик болон нарны аймгийн талаар мэдж байна. Одоогоор ертөнцийн үүсэлдэх талаарх хамгийн өргөн хэрэглэгддэг хүлээн зөвшөөрөгдөг онол нь 13.7 тэрбум жилийн өмнө үүссэн их тесрэлтийн онол юм. 1929 онд Эдвин Хаббл огторгон бит хоорондын зайн тэдгээрийн солонгон задлагдах улайслалтай холбоотойг нээсний дараа ертөнц тэлж байгааг илрүүлсэн билээ. Орчлон ертөнц нь од, гариг, тоосонцороос бүтдэг. Бид дэлхий дээр зай хэмжигтэй сантиметр, метр, километр гэх хэмжил нь зай нэгжүүдийг ашигладаг бол сансар огторгуйд одоо орны нэгж, гэрлийн жил гэдэг нэгжүүдийг ашигладаг. Дэлхийгээс нар хүртэлх 150 сая км зайг нэг одон орны нэгж гэж үздэг. Жишээ нь дэлхийгээс нар хүртэлх нэг одон орны нэгж зайтай. Нарнаас бархас байд гариг хүртэл 5.2 одон орны нэгж зайтай гэх мэтчлэн хэмждэг байна. Харин гэрлийн жил нь гэрлийн хурдаар нэг жилд туулах зай юм. Гэрэл секундэд 300 мянган км зайг тоолдог. Тэгэхээр нэг гэрлийн жил нь нэг жил буюу 518,460 секундыг 300 мянган км-ээр үржүүлсэнтэй тэнцүү километр зай болох юм. Гэрэл секундэд дэлхийг экватор хэсгээр 7.5 тойрон. Дэлхийгээс сар хүртэлх зайг 125 секундэд туулдаг байна. Сүүн зам буюу Milky Way галактик нь 100 тэрбум орчим одноос бүрддэг. Диаметр нь 100 мянган гэрлийн жил болно. Манай нарны гариг нь галактикийн төвөөс 30 мянган гэрлийн жилийн зайд оршдог. Бид энд байна. Одоогоор мэдэгдэж байгаа олон тэрбум галактикийг 100, мушха, зөв биш хэлбэртэй гэж ангилна. Манай галактик буюу сүүн зам нь мушха хэлбэртэй шөнө гэрэлтэн зурус байдлаар харагддгийг Тэнгэрийн заадас гэж нэрлэдэг. Нарны аймаг нь нар болон түүнийг тойрон эргэх гаригуудаас тогтно. Нарнаас алслагдсан дараалалаар буд, сугар, дэлхий, ангараг ба бархас байд гаригуудын хоорондох баг гаригуудын бүс, бархас байд, санчир, дэлхий ван, тэнгэрийн ван, далай ван гэсэн дараалалаар байрладаг. Нарны аймгийн гаригуудаас дэлхий гаригт ганцхан амьдрал байдаг лээ. Тэгвэл дэлхий гариг маань дараах шин чанартай байдаг. Нарны аймгийн хамгийн нэгт ихтэй буюу 552 грамыг хуваах нь сантиметр куб нэгттэй. 12,751 диаметртэй. Нарнаас 150 сая километрт алслагдсан тэнхилгээ 23 цаг 56 минут 4 секундэд тойрдог ба 365 хоногт нарыг тойрдог.